Мэргэжлийн нэгдсэн холбоотой эрхцэн байдлын тухай хууль батлагдсанаас хойш бас маш олон асуудлууд зэгсэрж байгаа. Би байгалийн ажил жуулчлалын сайдаар ажиллаж исэн. Ажил жуулчлалын тухай хуулийг 20 жилийн дараагаар шинжилсэн найруулга хийж ажил жуулчлалын мэргэжлийн холбоог бид нар бас байгуулж исэн. 24 холбоо нэгдэж энэ мэргэжлийн холбоог бас байгуулж нэлээд үр дүнтэй явж байгаа мэргэжлийн холбоодын нэг болов уу гэж бас бодож байгаа. Тэгээ бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоотой эрхцэн байдлын тухай хууль бол их зүй хууль гарсан гэж одоо яг амьдрал дээр хэрэгжүүлээд явж исэн үед бол бодож байна. Цаашдаа бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоотой эрхцэн байдлын тухай хуулийг мэдээж одоо сайжруулах зүйлс байвал сайжруулад тодорхой гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд шийдвэрлээд явах бүрэн дүүрэн боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ нэгдсэн нэг ойлголтыг ард түмэндээ иргэдтэй ялангуяа энэ холбоотуудтай их зөв хөрөхгүй болвол болохгүй байгаа. Ялангуяа санхүүгийн харилцааны хувьд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй болвол их төвөгтэй үйл ажиллагаанууд үүсэж байгаа. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд тухайн холбоонд нэгдээд ороод ингээ явхаар давхарцсан татврын асуудлууд нэг талдаа үүсэж байна. Тэгэхээр бид нэр санхүүгийнхын асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй болвол давхарцсан татвартай холбоотой асуудлууд цаашдаа илүү их үүсэж явах, эргээд нөгөө тухайн холбоонд нэгдэж байгаа холбоодууд болон аж ахуйн нэгжүүд дээр бол дарамт шахалт үүсэх нөхцөл байдал бий болж байгаа.